За сайн байцгаана уу эднүүдаа. Усны барилга байгууламж ECW 304 хичээлийн семинар нэгийг орох гэж байна. За энэ семинараар бид нар усны барилга байгууламжийн онцлогуудын талаар ярилцсан. За усны барилга байгууламжийн зураг цэцэл боловсруулах тухай товчхон авч үзнэ. За усны барилга байгууламжийн онцлогууд ямар онцлогууд байна вэ гэхээр за барилга байгууламж бол механикийн, физикийн болон химийн, биологийн зэрэг үйлчлэлд оршино. За эдгээр бол мэдээж уснаас ирж байгаа юм үйлчлэлүүд байна. Тэгэхээр яг усны барилга байгууламжийн онцлог гэдгийг бусад барилга байгууламжтай харьцуулахад ямар байх вэ гэдэг үүднээс нь хэлж байгаа гэдгийг анхаараарай. За тэгэхээр ерөнхийдөө бол усны барилга байгууламж гэж юу хэлэх вэ гэдгээ бид нар лекцийн дээр томьёолсон. За усанд зориулж барьж байгаа, устай харьцаж байгаа барилга байгууламжийг бол усны барилга байгууламж гинэ. Тэгэхээр ус бол өөрөө дэлхий дээрх хамгийн хүчтэй уусгагч бодис гэж хэлдэг. Тэгэхээр энэ хүчтэй уусгагч бодисыг агуулж байх. Тэгээд түүнээс ирж байгаа янз бүрийн динамик болон гидродинамик даралтууд, физикийн болон механикийн үйлчлэлүүдийг хүлээж авч байх тийм л барилга байгууламжийг төсөлөх шаардлага гарна гэсэн үг. За хоёрт нь болохоор байгаль орчинд эрэг болон сөрөг нөлөөлөлттэй байна. За янз аль усны барилга байгууламж бол хоёр талтай. За зүгээр иргэний зориулттай барилга байгууламжийг аваад үзэх юм бол яг тухайн баригдсан газартаа л өөрчлөлт оруулж ийм нөлөө үзүүлж байгаа. Тэгэхээр яг нэг баригдсны дараа байгаль орчинд сөргөөр нөлөөлөд авах үзэгдлүүд бага байдаг. Гэтэл усны барилга байгууламж бол гол дотор баригдана. Тэгэхээр тэр голын усан орчин экологийн нөхцөл байдлыг бол тэр чигээр нь өөрчлөх ийм тохиолдол бол бас байна. Тэгэхээр тэр талаараа ямар сөрөг нөлөөллүүд байх вэ? За тэдгээрийг яаж бууруулах вэ гэдгийг бол усны барилга байгууламжийн зураг цэцэл зохиохдоо анхаарч үзэх ёстой. За эсвэргээрээ тухайн барилга байгууламж байгаль орчинд зориулсан байх юм бол мэдээж эерэг нөлөө үзүүлнэ. Жишээ нь одоо манай орны хувьд болохоор усан сан, хөв цөөрмүүд байгуулах юм бол уур амьсгал бол аятайхан болно гэж олон хүмүүс үздэг. За ялангуяа өвлийн цагт бол зөөлөн уур амьсгалтай уур манан ихэр үсч агаар бол чиглэг байх юм боломжтой гэж үздэг. Яг зүгээр голыг нөхөн сэргийлэх гэж байгаа голын амьдрах орчныг сайжруулах зорилгоор усны барилгуудыг барьж байгуулж болно. Тэгээд эдгээр бол мэдээж тэр экосистемийг сэргээхэд чиглэж байгаа учраас байгальд бол эерэг нөлөө үзүүлнэ. Тэгэхээр ямар байвал илүү эерэг нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас нь бас энэ төрлийн барилга байгууламжуудыг авч үзэх ёстой гэсэн үг. За барилга байгууламжийн хариуцлага өндөр. Ерөнхийдөө жишээ нь үрийн хамгаалтын барилга байгууламж ч юм уу одоо хүн амыг усаар хангах байгаа усан сан ч юм уу За иймэрхүү барилга байгууламжууд бол хариуцлага өндөртэй болох юм бол. За үрийн хамгаалтын барилга байгууламж хэрэг эвдэрсэн байх юм бол за нэг үеэр явхад нөгөө эвдэрсэн хэсгээр нь ус нь халиад за хувийн болон аж ахуйн хашаар ордог ч юм уу тэгээд усанд автах за цаашлаад хүн амьтны амир сэтгэх иймэрхүү аюулууд гарах учраас за барилга байгууламжийг бол нэлээд өндөр хариуцлагатайгаар барьж байгуулна. Тэгэхээр энэ хариуцлага өндөр гэдэг маань болохоор найдварчлалтыг бол нэлээд дээгүүр авч үзэх хэрэгтэй гэсэн үг. Тооцоомдоо. Тэгэхээр найдварчлалтыг өндөрөөр авч үзнэ гэдэг маань цаана бол төсөв төртгийг бол нэмэгдүүлж байдаг. Ийм талтай. За барилга усралтай ажил бол төвөгтэй. За усны барилга байгууламж учраас устай орчинд хийгдэх шаардлагатай болно. Усан доор хийгдэх шаардлагатай болно тэгээд усын одоо зайлуулах уурын орчин үүсгэж байгаа барих шаардлагатай болно. Гэх мэт барилга ажлын огсралтын төлөвлөгөө бол нэлээд төвөгтэй.
Тэгээ энэ ажил бол нэлээд ур чадвар шаардсан ажлууд байдаг. Зөв менежменттэй барих шаардлага байдаг. За усны барилга уламжийн хяналт шалгалтын ажил бас их чухал. За барьж байх үед болон барьсны дараах хяналт шалгалтын ажил бол маш чухал байдаг. За тухайлбал юм бол нэг даралдат хоолой угсарч байлаа гэж бодоход за тэн дээр бол эхлээд наас ч юм уу хоолойнуудаа гагнсны дараа битүүмжлэл нь хэр байна вэ гэдгийг бол заавал шалгах ёстой. Хэрвээ шалгахгүй ямар нэгэн цоорхоо залгаасанд ямар нэгэн зай үлдсэн байх юм бол тэрүүгээр ус шүүрээд алга болно гэсэн. Тэгээ хоёрдугаарт нь бол нөгөө тэр хоолой бол яг ямар даралтанд ажиллах вэ гэдгээр нь бол даралтын ийм тест шалгалт хийж үздэг байгаа. Даралтыг бариулаад хэдэн цаг болдгийг тийм ээ. За гэх мэт ийм хяналт шалгалтуудыг бол заавал хийж иж тэгээд цааш ажиллаа үргэлжлүүлэх ийм тохиолдлууд бол бас байна. За барьсны дараа бол мэдээж барилга уламжийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс бол босоо болон хэвтээх ажилтнууд анцав тэгэл өөр юу гэдгийг шүүрэлтийн ус нь хаана явж ийн гэдэг ч юм гэх мэт янз бүрийн шалгалтуудыг бол зайлшгүй хийж явах шаардлагатай байдаг. За үүний дараа бол давтагдшгүй шийдэлтэй. За давтагдшгүй шийдэлтэй гэдэг нь бол давтагдшгүй архитектуртай гэсэн. Гэхдээ усны барилга уламжууд бол зарим тохиолдолд бол архитектурыг л харагдахгүй. За архитектур гэдгийг бол ерөнхийдөө схем талаас нь бол харж үзэж бас болно. За тэгээд үүнээсээ бол болоод давтагдшгүй ийм төсөл тооцоотой байдаг. Жишээ нь одоо манад баригдсан тайшрын усан цахилгаан станцыг яг тэр чигээр нь яг ижлэхэн зураг төслөөр өөр хаач дэлхийн одоо өөр хаач барих боломжгүй. За манай Улаанбаатар хотын цэвэр ус хангамжийн систем, бохир ус хангамжийн систем, за эсвэл борооны борооны шугам, борооны ус зайлуулах шугам шүлжээ, үрийн хамгаалтын барилга байгууламж гэдэг энэ системээр нь ингээд аваад үзэх юм бол энэ системийг бол өөр хаач одоо аль нэг аймагт ч юм уу аваачаад яг энэ чигээр нь барих бол ямар ч боломжгүй. Тийм л давтагдшгүй шийдэлтэй барилга байгууламж байдаг. За зарим тохиолдолд бол яг хуваарлах, тохируулах зарим нэг толгойн барилгууд бол нэг загварын зураг төслөөр баригдчихулна. За энэ бол их хвчлэн өсөлтийн систем. За зарим тохиолдолд үрийн хамгаалтын барилга төр бол харагдаж байдаг. За тэдгээр бол яг систем дотроо байгаа нэг тийм гишүүн барилга учраас давтагдах байдалтайгаар байж болно. За хамгийн сүүлд бол барилгын төсөв өндөр. За энэ бол мэдээж бид нар тайлбарлсан. За найдвартай байх ёстой. Бүтээцийн хувьд болон гидравликийн хувьд найдвартай байх ёстой. Тэгээ энэ найдвартай байдал нь бол барилгын төсөвийг өндөр байлгадаг. За нөгөө төгөр энэ бол олон жил оршин тогтнодог. Тэгээ нийгмийн сайн сайхны төлөө зарим барилга уламжууд баригддаг учраас барилгын төсөв өндөр байна, бага байна гэх ярих асуудал бол тохиромжгүй. За энэ барилгын төсөв өндөр байна, их байна гэдгийг бол нэг эдийн засгийн шууд өргөж өгч болох тийм барилга уламж дээр бол ярих хэрэгтэй. За тухайлх юм бол усан цахилгаан станц байж болно. За энэ усан цахилгаан станц бол шууд эдийн засгийн шууд эргэлтэнд орно. За тийм учраас зөвхөн барьсны дараа эрчим хүч үйлдвэрлэлээ зараад байх учраас хэдэн жилийн дараа ашгаа нөхөх юм бэ? Хөрөнгө оруулалтыг бага байлгах боломж байна уу гэдэг талаас нь бас тооцоол дээр ажиллаж болно. За тэгээд ер нь ихэнх усны барилга уламж бол дэд үтцийн тийм шинжтэй. Жишээ нь үрийн хамгаалалт, ус хангамж, ариут татварга, тийм ээ. Гэх мэт борооны ус зайлуулах систем. Тэгээд одоо янз бүрийн бүс нутаг хооронд ус дамжуулах, услалтын систем, бэлчээр усжуулалт энэ дандаа дэд үтцийн шинжтэй. За эдийн засгийн эргэлтэнд шууд орохгүй. Гэхдээ цаагаараа нийгмийн сайн сайхан эрүүл аюулгүй байдлын төлөө ажиллаж идэг ийм барилга байгууламжууд байна. Тэгэхээр эдгээр онцлогуудыг бол төсөл тооцоо хийж явахдаа зайлшгүй анхаарах ёстой. За усны барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг бол мэдээж хуулийн дагуу гүйцэтгэн. За ямар хууль байх вэ гэхээр усны тухай хуулийг баримтлан, барилгын тухай хуулийг баримтлан.
За сонгомж ариу татварын зурагчлал хийж их явцдаа мэдээж хот суурингийн сонгомж ариу татвар за түүний ашиглалтын тухай хуулийг авч үзсэн. За тэгээ стандартууд бол манай зөндөө байж байгаа. Материал бүр дээр стандартууд байж гин. За зарим тооцоон дээр стандарт байж гин. Шалгалт тестүүд дээр стандарт байж гин. Нэр томьёон дээр хүртэл стандарт байж байгаа. За тэр стандартуудыг барина. За зурагчлал боловсруулах янз бүрийн одоо дүрм журм техникийн зураг үлдэх дүрм журмууд бол стандартуудаар байж байгаа. За тэгээ барилгын нормд төв дүрм журмуудыг бол ашиглах хэрэгтэй. За усны барилга байгууламжийн хувьд бол шипер нь 33 та байдаг. За тэгээ бусад устай холбоотой норм дүрмүүдийг бол ашиглах хэрэгтэй. Тэгэхээр энэ норм дүрмүүдэд болохоор яг төсөл тооцоо хийх явцдаа анхаарах ёс зүйн гэдэг юм одоо практикаас урган гарсан тийм заалтууд байж байгаа. Тэгэхээр эдгээр заалтуудыг бол заавал мөрдөх ёстой. Хэрвээ мөрдөөд ажиллаж чадах юм бол эргээд ямар нэгэн асуудал үүсгэд нөгөө барилга байгууламж одоо эвдэрч гэмтэх тийм асуудал үүсгэд тооцсон инженер дээр хариуцлага ирнэ. Тэгэхээр тэр тооцсон инженер бол би барилгын норм дүрмээ ашиглаад ингэж хийсэн юм а гэдэг үндслээ гаргаад тавьчих юм бол ямар нэгэн асуудал үүсэхгүй гэсэн үг. За үүнээс гадна бол бид нар заавалжгүй манай барилгын норм дүрм бол хязгаарлагдаад байх шаардлагагүй. За янз бүрийн барилгын норм дүрмүүд байна. Еврокод байж болно тийм ээ. Жишээ нь манайд бол нэвтрэнэ гэж яригадаад байгаа. Зарим юмд бол нэвтэрсэн байж байгаа. За инженерийн гарын авалгууд байж байна. Жишээ нь EM, EN гэдэг. За DN гэдэг энэ Германы стандарт байж байна. За гарын авалгууд байж байна. Тэгээ эдгээрийг бол ашиглах хэрэгтэй. Зөвхөн монголоор ингээд монгол бичиг баримтууд ингээ хязгаарлагдаад байх шаардлага байхгүй. Англи, герман, япон, хятад ялангуяа хятадын бас ерөнхийдөө маш дэлгэрэнгүй байдаг. За иймэрхүү байдлаар усны барилга боломжийн зурагчлал боловсруулах хэрэгтэй. За бид нар бол ярьсан зурагчлал боловсруулах үе шатуудын талаар эхлээд л мэдээж анхан шатны судалгаа хийн. За энд бол тэзүү боловсруулах даалгавар гэдэг ажлыг хийн. За тэгээд тэзүүгээ боловсруулна. За энэ бол feasibility study буюу боломжтой хэсгийг бол тодруулж байгаа гэсэн. Тэгэхээр тэзүүд юу гарах вэ гэдгийг бол лекцэн дээр тайлбарласан. Тэзүү гэдэг бол техникийн болон эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байх тэр хөлбөрийг гаргаж ирнэ. За тэр хөлбөрийг гаргаж ирсэн үндслэлүүдийг багтаасан тийм баримтч байдаг. За тэзүү боловсруулагдсан дараа техникийн төсөл хийгдэнэ. За энэгээр бол техникийн зураг гарч ирнэ. За энд бол ерөнхий хэмжээ дамжаа бол гарч ирнэ. За үүний дараа бол ажлын зураг төсөл хийгдэнэ. За энд бол бүр дэлгэрэнгүй хаана ямар болт орох юм, тийм хаана ямар хэмжээтэй бетон цутгах юм, хаана ямар материал орох юм гэдэг нь бүгдийг детальчлаад зурна. За тэр зургийг барьж яваад тухайн барилгыг бол барьж байгуулах бүрэн боломжтой гэсэн үг. За иймэрхүү үе шаттайгаар явагддаг. За энд бол жишээ нь зураг төсөл боловсруулах дээрх үе шатуудыг хэрэгжүүлэх хугацаа байж гин. Жилээрээ байж гин. Тухайлбал талбайн урьдчилсан судалгаа гэж. Геодез, хайгуул, материал цуглуулах гэсэн ийм ажлууд чинь мэдээж хамгийн түрүүнд бол топографийн судалгаа буюу геодезийн ажил хийгдэх ёстой. За энийг бол яг нөгөө ажлынхаа үе шатаас хамаарат янз бүрээр хийж болно. Жишээ нь техникийн төсөл тэзүү хийхэд бол нэлийн жижиг масштабтай хайгуулын ажил хийж болно. За ажлын зураг хийгдэж явах үед том масштабтай 500,000-ны масштабтай зураглалууд бол хийгдэх ёстой. За тэгээд тэрний дараа бол мэдээж хайгуулын ажлууд хийгдэнэ. Энд бол янз бүрийн хайгуул байж болно. Геологийн хайгуулж палеонтолог байж болно. Инженер геолог байж гин гэх мэт гээд одоо тухайн төсөлтэй холбоотой байж болох үз. Тухайн төсөл хэрэгжих газарт байж болох бүх зүйлүүдийн хайгуулыг хийнэ гэсэн. За мэдээлэл цуглуулах ажил байж гин. Тэгэхээр энд урьдчилсан судалгаанд
зарцуулах хугацаа 3-20 жил гэдээ бичсэн байна. Яг хөө зарим жижигхэн төслүүд дээр бол мэдээж 1-2 сарын дотор очиод хийчих боломжтой ажлууд бол байж байна. Гэхдээ том төслүүдийн хувьд болохоор энд болохоор томхон бомтгдсан байна. Дор хаяж 3-20 жил зарцуулах шаардлагатай. Жишээ нь геолог, инженер геологийн судалгааг бол зөвхөн нэг удаагийн явдалтаар бол гүйцэтгэх нь бол учир дутагдaltaй. За тэнд бол мэдээж газрын доорх ус гидрогеологийн нөхцөл байдлыг тодорхойлох гэж байгаа бол ядаж жилийн дөрөв үйлрэлт ямар байд юм бэ гэдг нь бол үзэх ёстой болж таарч байгаа. За дээрэс нь тухайн голын маш их материал шаардлагатай. Жишээ нь урсцын мэдээлэл гэж үзэж энэ дэр материал цуглуулах гэдэг дээр одоо бид нар бол тухайн голын урсцын мэдээллийг бол цуглуулах шаардлагатай гэж байна. Тэгэхээр энэ урсцын мэдээлэл бол дор хаяж 20 жил ажигласан ийм мэдээлэл байх шаардлагатай гэж байна. Тэгэхээр энэ олон жил ашигласан мэдээлэл төр үндэслэхгүй бол за томоохон бомтыг барих нөхцөл одоо тооцоо нь үндэслэл багтай ер нь найдваршилтын зэрэг муутай юм болно гэсэн үг л дээ. За тэгээд тэзүү боловсруулах ажлууд хийнэ. За энэ бол нөөц хөлбөрөөр техникийн шийдлүүдийг бол гаргана. Дараа нь 1-3 жил шаардлагатай. Энэ бол бодтой. Тэзүүгийн ажил бол тийм амар ажил биш. Ерөнхий хийгддэг. Гэхдээ маш тохиромжтой хөлбөрийг гаргаж ирэх учраас олон талыг харж үздэг. Тэмцээг хугацаа шаардсан юм ажил гэдэг. За дараа нь бол техникийн төсөл байж байна. За техникийн төсөл бол 1-2 жилийн дотор гүйцэтгэх боломжтой. За энэ яг хуу жижигхэн бомтуудын хувьд бол энэ 1-2 сард ч байж болно. Тэгэхээр энд ямар ажлууд хийгдэх вэ гэхээр бомб барих талбай наривчлсан хайгуул судалгаа хийгдэнэ. За тэгээ бомблын хөндлөөр хиймэл нуурын байрлал сонгогдно. Бомбын хийц хэлбэр хэмжээ бол сонгогдно. Эдгээр хамаатай төсөл тооцоонууд бол хийгдэнэ. Тэгээ техникийн зураг гарна. За ингээд дараа нь ажлын зураг хийгдэнэ. Энд бол наривчлсан ажлын зураг үлдэгдэнэ. Тэгээд ажлын зурагт юу орох вэ гэхээр тайлбар бичиг, ажлын зураг, тэгээд төсөв. Ийм 3 материал бол орно гэж байгаа. Тэг энийг бол 2-4 жилийн хугацаанд гүйцэтгэх боломжтой. За жишээ нь манай эгийн гол явсан цахилгаан станцын хувьд одоо 90 оноос хойш гэдэг чинь баг 30-аад жил яригдж штэ 30-аад жил хийгдэж байгаа боловсруулагдж байгаа төсөл болж таарчаад байна л да. За барилга байгууламжийн анги гэдэг юм байгаа. За ангиас гадна үндсэн барилга байгууламж 2 дугаар зэргийн барилга байгууламж гэдээ бид нар бол ярилцсан байгаа. Тэгэхээр үндсэн барилга байгууламж гэдэг бол үндсэн функцийг хангаж ажиллах барилгууд байна. За тухайлах юм бол бомб, далан, төс цаанд, эргийн бэхэлгээ, тохируулах барилгууд, усан цахилгаан станцын сувгууд, түнэл, за дамжуулах барилгууд, төрөлтөд болон тэнцвэржүүлэгч усан сангууд, насаас станцууд, завс хамгаалах барилгууд, хаягдлын сан гэх мэт. За 2 дугаар зэргийн барилга байгууламж нь болохоор үндсэн функцид ямар нэгэн доголдол гаргахгүй тийм барилга байгууламж гэдэг. Жишээ нь мөснөөс хамгаалах барилга байгууламж. За тэр мөснөөс хамгаалах барилга байгууламж эвдэрлээ гэж бодлоход за мөсөл ирээд барилгатаар ингээд тулчаад даалтаа авчруулаад байж гин. Гэхдээ барилга бол ажилтгаар ажиллаж байна гэсэн. За тэгээ зааглах хаан байж болно, загас хамгаалах байгууламжууд байж болно, зарим үндсэн барилгын хийцүүд байж болно. Тэгэхээр эдгээрээс хамаарат эдгээрийг одоо ангилах шаардлагатай болж байна. Тэгэхээр ерөнхий гол осны барилга байгууламжийг ингээд 6 ширхэг юм одоо тавьчихсан байж байна. За барилгын бол 4 анги байгаа. За анги бол өндрөөс хамаардаг. Барилгын өөрийнх нь өндрөөс хамаарна. Гэхдээ бөөрийн хөрсний төрөлөөс бас хамааралтай. Тэгэхээр бөөрийн хөрсний төрөл дээр А, Б, В гэдэг ингээд тавьчихсан байж. Тэгэхээр А нь болохоор хадаг хөрс, Б нь болохоор эзэрхэг буюу холбоослог хөрс, В нь болохоор уян налархай хөрс байх нэ. Тэгэхээр энэ хөрсний төрлүүдээс хамааруулаад барилгыг бол ангилж болох нэ. Жишээ нь бол шорон бомбд бол 15 м-ээс өндөр тэгээд
шавар дээр тогтож байгаа ийм баунтал 4-р анги 15 метраас тий ингээд ялгартаа явчихна гэсэн. За манай таашрасан цэглэх станц бол 40 м өндөр байж байгаа бетон бомб. Тэгэхээр 40 м-ийн өндөртэй бетон бомб хадан буурин дээр байгаа. Тэгэхээр 25-аас 70-ийн хооронд таарчин тийм. Тэгэхээр 3 дугаар ангийн барилга байна гэсэн. Өвш шорон бомб дээр арчиж. Энэ бетон бомб дээр энэ дээр авах юм шүү. За арилгаат энийг арилгаат. За манай таашруулсан цэглэх станцын бомб бол ингээд 3 дугаар зэргийн барилга боломж болж таарч байна. За тэгээд энд бол дүрс цаана байж гин. Өсөн зогсоолын барилга боломж байж гин. 70 эргийн барилга боломж тэгээд 70 байж гинэ. За янз бүрийн хамгаалах барилга боломжууд байж болно. За энийг бол төрөлтөөс нь хамааруулаад ангилж байна. За мөн 4 ангитай барилгацсан талбай хот суурингийн орон сууцны нэгт. За энийг хамгаалж байгаа үрийн хамгаалтын барилга байгууламжууд бол иймэрхүү ангитай гэж байна. За амралт сувлын баярын цэврийн хамгаалтын зорилттой барилга байгууламжууд бол ийм ангитай гэж байна. Үйлдвэрлэлийн зорилттой барилга байгууламж бол ийм байж байна. За нийт аж ахуй байгууллагууд бол ийм байж байна. За төгс соёлын газруудыг бол нэг иймэрхүү байдлаар ангилах нэ. За барилга байгууламжийн тооцооны үндсэн журам гэж барилгын норм ба дүрм 33.01.03 заасан байгаа гэсэн. За тэн дээр жишээ нь голын тооцоо зарцуулгыг үндсэн болон шалгаж магадлах тооцооны тохиолдлоор барилгын ангиллаас хамаарал дараах байдлаар авна гэж. Жишээ нь таашруулсан цэглэх станц бол 3 дугаар анги гэсэн тийм үү. Тэгэхээр 3 дугаар ангийн барилгыг төсөлөхдөө завхан голын тооцоо зарцуулгыг болохоор 3 үндсэн тооцоонд болохоор 3-аар одоо хангамжлын 3 байхаар авах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд магадлах буюу шалгах тооцоо 0.5-аар хийсэн байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэгээр ингээд хийх хэрэгтэй. Жижигхэн барилга байгууламжууд 1% ч юм уу 0.1% хангамжлаар бол тооцоод авах шаардлагагүй тийм мэдээч байхгүй байж болно. За мэдээж 1-2 дугаар ангийн барилгууд бол найдваршилтэй зэрэг өнтертэй байх учраас нэлээд наривчлалтайгаар магадлалуудыг авч үзэх хэрэгтэй. За иймэрхүү юм байлаа. За энэ хичээл дээр мөн 2 семинар гинэ 3 асуултанд хариулж бичих хэрэгтэй байх. За эхнийх нь болохоор усны барилга боломжийн онцлогуудын талаар та бүхэн ойлгосноо бичнэ. За хоёрт нь болохоор усны барилга боломжийн зураг цэцэл боловсруулахад боловсруулах ажлуудын талаар ямар ажлууд гэдэм бэ гэдэг талаар тагээд бас ойлголтоо бичээрэй. За тэгээд ангийн талаар бас ойлголтоо бичээрэй. Тэгээд чадвал энэ барилгын норм ба 433.01.03-ыг интернетээс ч юм уу олж үзэх шаардлагатай байна. За баярлалаа.